Биднийг босоо бичгтээ босоо заяатай ард түмэн хэмээдэг. Өвөг дээдсээсээ уламжлан авч үлдсэн тэрхүү их өвийг өдгөө өргөн дэлгэр хэрэглэдэггүй байгаа нь үн юм а. Иймд Монгол улсын ерөнхийлөгч зарлигаа гарган Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай ажлыг өнгөрөх онд эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, ихтэй сургуулийн бакалавр, магистр, докторийн дипломыг Кирилл Монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар болж боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар эдгээр албан бичиг баримтыг загварыг Монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажиллаж байна. Их бэлтгэл ерөнхийдөө болсон харин хувь хүний овог нэрийг Монгол бичгээр үнэн зөв бичих нь чухал байгаа юм байна. Бэлдсэн дипломынхоо одоо загварыг, үнэлэхний загварыг бүх хичээл индексийн одоо мэргэжлийн чиглэлийн нэрс энтрийг бол ихэд Монгол бичгээр бэлдээд өгчихсөн. Одоо тэгэхээр зэрэг бүх төгсөгч нарын хичээлийн нэрсийг тэгээд хүний эцэг эхээний нэр, өөрийн нэрийг бас бичих бас нэлээх ажилтал сууж байна. Тэгэхээр үүний цаана бол бас зүгээр давхар одоо нийт хүмүүсийн үндэснийхээ бичиг соёлын хайрлах, үндэснийхээ эрх ашгийг дээдлэх, Монголоо гэсэн тэр нийт ардамны сэтгэл оюуныг бас батжуулах, хөгжүүлэхэд том тус нэмэр болно л гэж бодож байна те. Энэ тал дээр энэ бол тэр монголч хэрэгчнэгд чинь одоо манай монголч чинь манай үндэсний соёлд ганц бичиг эцэг өвдөөсөө уламжлал ирсэн дэлхийд цор ганц байдаг босоо бичиг гэдэг үднээсээ энэ бичиг үсгээ мартагдуулахын тулд мэдээж энэ бол зөв гэж бодож байна. Гэхдээ нэг талтай хүндрэлтэй одоо монголч баг хэдийгээр 10 жилүүдэд ер нь хоцрогдолтой байгаа. Хүүхдүүд бас ер нь төдийлөн сайн мэддэггүй байх, зарим сургуулиуд ордгооч байх. Тэр талаар нарийн ахиж дээд сургуулиудад бас заадаг болгох, хичээлийн програмд нь оруулдаг болгох, тэгжиж харин дипломын ажлыг бичих ингүүл бас зүгээр болоо гэж бодож байна. Бусдаар чинь тэгээд төдийлөн сайн зарим нэг нь монголчгүй сайн мэдгүй жиж дипломын ажил бичнэ гэдэг чинь бас нэг талтай хүнд тийм болоо гэж бодож байна. Энэ зөв гэж бодож байна. Яг тэгвэл нэг монгол хэлийг баг яхаас илүү гадаад хэлийг их сурахаар болсон. Тийм учраас бас хэл соёлоо авч үлдэхэд бол бас зөв юм болов уу гэж бодсон. Мэдээж тусгаар улс байхын гол үндэс бол өв соёл. Тиймээс монгол бичиг бол бидний өн эртнээс уламжлал ирсэн хамгийн нандин чухал зүйл байгаа. Тийм утгаар энэ нэг одоо монгол хүн болгон мэдэх ёстой. Мэдээж боловсролын төвшинж гэсэн хэдийгээр англи хэлгээд л бүх нийтээрээ залуучууд тэгж байгаа ч гэсэн мэдээж монгол хэл бол бидний тусгаар улс байхын нэг гол чухал зүйл юм аа гэж бодож байна. Тэр утгаараа тэмдэж байна. Ажлын хэсэг бичиг баримтны монгол бичгтэй загварыг гаргаад байгаагүйд за энэ өвөлдөө багтан төгсөх ихтэйд сургуулийн 2000 гаруй оюутнуудад анхны хэвлэлтийг олгох гинэ. За бид өнөөдөр Кирилл үсгээр бичиж уншиж байгаа ч за бидний үндэс угсаа түүх соёлыг илэрхийлэх босоо монгол бичгээ хизээд хаях учиргүй. За харин хаанч явсан түүхээрээ бахархан олонд таниулж явах хэрэгтэй болов. Ингэх боломжийг иргэн бүрт ерөнхийлөгчийн зарилгын дор хэрэгжиж байгаа. Энэхүү ажил олгож байгаа төдийгүй иргэний үнэмлэх, төрсний гэрчлэгээ, боловсролын үнэмлэхээ үзүүлэх бүртээ бид босоо монгол бичгээ сурталчлах нэ.